Ерөн шодрох өсөлтөд хэрэглэгчийн төлөө газрын үндсэн чиг үүрэг бол энэ үнийн асуудлыг одоо буулгах, өсгөх гэдэг асуудал бол биш. Манай үндсэн байгууллагын чиг үүрэг бол тухайн зах зээл давмгай болон одоо монопол аж ахуй нэгжүүд за түүнчлэн тухайн зах зээлд ямар нэгэн ноёлох үйл ажиллагаа явуулж ийн үгүй юу? Өртөг зарлагаасаа нэгсэндээ хэд давсан өндөр үнийг тогтоож одоо зах зээлд одоо ноёрхож байгаа буюу бусад одоо аж ахуй эрхлэгчдийг одоо тухайн зах зээлд оруулахгүй байх одоо тийм нөхцөл бий болох уу гэдэг үднээс нэгсэндээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулдаг. За хууль заасан зөрчлийн үр дагаврыг арилгах асуудал гэдэг бол хуулиараа бид төрийн байгууллага бид хөгж хүлээсэн үүрэг бий. Тухайн аж ахуй эрхэлж байгаа улсуудын ч гэсэн өөрсдийнх нь хүлээсэн үүрэг бий. Өнөөдөр торгууль шийтгэл оногдуулж байгаа торгууль шийтгэлийн төлөлт хангалтгүй байна гэж байгаа боловч өнөөдөр хууль эрх зүйн орчин маань өөрөө бас тодорхой хэмжээний шинжилгээг бол шаардж байгаа. Бид бүхэн бол өрсөлдөөний тухай хууль, за хэрэглэгчийн тухай хууль, зар сурчлагын тухай хуулиудыг бас шинжилсэн хариулгуудыг бас хийгээд боловсруулад явж байгаа. Аж ахуй нэгжүүдтэй бас уриалаад хэлэхэд шудраг өрсөлдөөнийг бий болгож ажиллах хэрэгтэй. Хоёрдугаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр үндсэндээ манай байгууллага бол хяналт шалгалтын явцад үндсэндээ энэ зөрчлүүдийг бол тогтоосон гэж үзэж болно. За хяналт шалгалтын явцад бол 22 онд хийсэн хяналт шалгалтын явцад тухайн гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд буюу тухайн зах зээл дээр байгаа аж ахуй нэгжүүд хоорондоо өгсөн тохиролцооч тийм ээ үнэ нэмсэн асуудал байсан. Нэгдүгээр. Хоёрдугаар тухайн зах зээлийн өртөг одоо буюу бүтээгдэхүүн түүхийн эд нь өсөөгүй байсан тохиолдолд тухайн нэг жүнийхээ бүтээгдэхүүнийг өсгсөн үндэслэхүй байна л гэж бид нөхөө дүгнэлт гаргасан. Тэр хүрээндээ торгож байгаа. Аж ахуй нэгжийг торгоод тэр аж ахуй нэгж одоо торгуулийн мөнгөө эцсийн хэрэглэгчдээр үүрүүлж байгаа тэр асуудал бол өнөөдөр бол хууль бус. Хэрвээ тийм нөхцөл байгаа бол бид нар одоо тухайн бүтээгдэхүүний өртөгийн зарлалын тооцоо хийж үзээд хэрвээ үндэслэхүй байна хэд өндөр үнийг тогтоож байна гэж үзвэл мөн л одоо манай хуулийн зохицуулт юм байгаа учраас хууль заасан арга хэмжээгээ дахиад авах